За одоо ингээд ойсон өнгө болон дотроо нийлүүлж явах зааврыг оруулж байна. За нийлүүлж явахаас өмнө өнгө болон дотроо оёдох хэсгүүдийн зах ирэмгээр нь тэнцвүүлээд ингээд барьж өгнө. За ингэж тэнцвүүлж барьсан эрэнгүүдийн дагуу яг ойрхож байгаа хэсгүүдээр эрэнгүүдээ ингээд нийлүүлээд ойсон оёдлыг нь хагалж эндүтсэн байгаа. Яг тэр хэсгээр нь нийлүүлээд зүүдэд өгөх юм бол та нарт хийх гэж байгаа үйлдэлүүд чинь илүү хялбар тухайн болж өгнө. За ингээ энэ жишээлбэл ханцооны үзүүрийг аль хэсгээр нь яаж нийлүүлж тааруулахаар байна гэдгийг зүүдж өгч гин гэсэн. За муу ялгаагүй ингэр болон хормоо хэсэг ханцоо үзүүр хэсгээ бүгдээр ингээд зүүдэд өгнө. За яг нийлүүлж явахаас өмнө нөгөө бүчнүүдээ яг оёх хэсэгтээ байрлуулж хавчуулах хэрэгтэй. За өнгө олон дотрын одоо яг бүч оёдох хэсгээрээ бүчнүүдээ байрлуулад зүүдэд тэмдэглээд өгөөрэй. За анхаарч байгаа бас нэг зүйл маань нийлүүлж явсан оёдлуудын хагалж эндүтсэн байдлаар яг оёдлуудыг ингэж тэнцвүүлж зүүдэж тэмдэглэж өгч байна. За ханцын үзүүрийн муу ялгаагүй өнгө болон дотрыг яг нийлүүлж явах буюу эргүүлэх хэсгийг зүүдэд тэмдэглээд өгөөрэй. За одоо яг энэ тэмдэглэснийхаа дагуу зах ирэмгээс 1 см-ийн зайд нийлүүлж өгнө. За ханцын үзүүр хэсгийг нийлүүлж ойлоо. Нөгөө талын ханцын үзүүр муу ялгаагүй яг энэ байдлаар нийлүүлж оёод за илүүдэл утсыг нь хаачлаад өгнө. За ханцын үг нийлүүлж ойсны дараагаар ингэрээс эхэлнэ. Гадаад ингэрийн өнгө болон дотор талын нийлүүлж оёод за энэ нөгөө бүчийн хавчуулах хэсгээс сайтар хараарай. Одын эхлэл болон төгсгөл төр бүхлөөгөө хийлээ. Зах ирэмгээс 1 см-ийн зайд нийлүүлж орлоо. За ингээд ингэр болон хажуудлын ташаа хормоо хэсгээр зүүдэж байрлуулсан